ингээд өнөөдрийн эрдэмтдийн хурлыг нээж өгөх хэмээн Монгол Улсын Баатар Бэгзигваны нэмжид хэдийн зэргийн 245 дугаарыг захирагч хурандаа ганц төмөр таныг хөдөд хөнгөрч байна. Иргэн гүндэд генерал офицер артлагч хугацаа зэргийн албаагч ахмад хэлчид эрдэмтэн судлаачид аймаг сумын удирдлага бүгд орчууд ирхэн гүндэд зочид төлөөлөгчдөө бүгдээ Монгол Улсын Баатар Бэгзигваны 100 ангийн төв 50 жилийн хүрээнд зохион байгуулж буй бүгдээ Монгол Улсын Баатар Бэгзигваны мэдсний 100 Усын отроо 50 жил сэдвт эвдэмшүүлэн хэлбцүүлэгт хүрэлцэн ирсэн та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Өнөөдрийн энэхүү хурал нь эх орны тусгаар тогтнод ахын хэдийн аюулгүй байдлын төлөө амь биеийг хайрлан зүтгэсэн Баатарлаг улсыг мөнгөшүүлэх хилангаалт байгууллагын түүхэн хөгжил, уламжлал, үнэт төвийг судлан сурталчлах, хойж үедээ өвдөлөн үлдээх эвлэн зорилготой билээ. Бүгдээ Монгол Улсын Баатар Бэгзигван эх оронч үзэл, эрд зөрг, хангалттай үнэнч байх чанарын тод жишээ болсон эрхэм хүн бөгөөд түүний Баатарлаг улс өнөөдөр шилжтийн бахархал залуу үеийн хүмүүжил эх оронч үзлийн үнэт сурвалж босоор байна. Түүнчлэн Улсын хэдийн отрядын 50 жилийн замнал нь Монгол Улсын баруун хөдний аюулгүй байдлыг сахиан хамгаалах улсад оруулсан хамт олонны хүчин зүтгэл амжилт төдийллийн тод илэрхийлэл юм аа. Энэхүү түүхэн хугацаанд үеийн хилчид төрөөр тамдын хүлээсэн үйлдэл нэр төртөө биелүүлж хилангаалт албаны хөгжлийг шин шатанд хүргэж ирсэн билээ. Эдэмшүүлээний хүрээнд та бүхний хилцүүлэх илтгэл судалгааны ажлууд нь Бэгзигваны Баатарын амьдрал үйл хэрэг Усын отрядын түүхэн хөгжил хилангаалт байгууллагын үнэт туршлагыг зөвшөөрсөн шинжлэх ухааны үндэслэлээ судлан дүгнэж цаашдын судалгааны ажлын чиг хандлагыг тодорхойлоход чухал хөв нэмэр оруулна гэдэг итгэлтэй байна. Эрдэмтэн судлаачид, ахмад хэлчид, албаагчид та бүхэн мэдлэг туршлагаа харамгүй хуваалцаж үр бүтээлтэй хэрэгжүүлэг өрнүүлнэ гэдэгт итгэл төгс байна. Ингээд бүгдээ Монгол Улсын Баатар Бэгзигваны 100 ангийн төв 50 жилийн хүрээнд зохион байгуулж буй эвдэмшүүлгээний хурлын энэ нээж байгааг мэдэгдэе. Та бүхэнд баярлалаа.